тэгээд тухайн шинж тэмдгээс аваад ер нь бол антибиотик өрөвслийн эсрэг эмийг яг гүйлсэн булчирхай өрөвсөл сэтэрсэн л бол авах ёстой. Энэ дэр нөгөө нэмж ярихад хүмүүсийн мань дунд ингээд антибиотик залгуур хоолоор нунтгалж цацдаг. Энэ бол асар буруу эмчилгээ. Хамгийн наазах стрепцэд нухаал цацдаг шүү дээ. Тийм зүйлөө бид энэ бол бүр эсрэг буруу эмчилгээ. Тэрний оронд зайлж тэр гүйлсэн булчирхайн лакун буюу крипт гэж нэрлэдэг хонхорт нь бактерийн хор тухайн одоо нөгөө гүйсний мань өөрийн ялгаруулдаг дархлааны шингэнүүд тэгээд амны хүндэд байгаа эрхтэн юм болохоор хоол тэжээлийн үлдэгдлэр бүглэрсэн байгаа дээр нь нэмээд антибиотик засаад тэрийг хатаад ингээд бүглчих нь бол туйлын буруу учраас үүний эсрэг нь харин маш сайн ойр ойрхон 2 цагийн зайтай зайлдаг антисептик уусамлуудаар зайлах хэрэгтэй. Ер нь дөнгөж эхэлж яхад нь бол зайлах нь антибиотикт хүрэхгүйгээр намдах талтай. Тэгэхээр нэг юм ойлголт авах юм бол манай хүүхэд хүдэн шалан дээр одоо шалан дээр хөл нүцгэнгүүгээл за нэг марууж идсэн чинь л хоолой нь өвдчихөд байгаа. Энэ маруужийн шал хоёр тал байна гэдэг шүү дээ. Гэтэл яг үндсэндээ тэр шалтгаан хаана вэ? Юунд вэ? Яг үндсэндээ тэр шалтгаан нь гүйлсэн булчирхай буюу түрүүний ярьсан булчирхайд минь гүйцэд эмчлүүлээгүй, гүйцэд одоо устаагүй ийм муужирсан байдалтай бактери норсож байна гэсэн үг. Тэгээд тухайн тохиолдолд дараах хүйтэн зүйл ухад бактери юм идэвхжих таатай нөхцөлийг бүрдүүлээд ингээд хоолой өвдөх завар илэрч. За магадгүй энэ ангиныг одоо тоохгүй яваалаа. За тэгсэн гисгээл имжлэл бид нар чинь завгүй шүү дээ. Их завгүй хүмүүс монголчууд тийм ээ. Ингэсний одоо хор хохирол нь хизээ яаж илэрх вэ? Бидэнд хор байна уу? Эсвэл за ингээл дархлааны эс маань ингээл энийг ингээл үйл ажиллагааг нь зохицуулаад болоо л ах хэвээр юм уу? Тэгэхээр мэдээж гүйсэн булчирхай манд байгаад үүргээ гүйцэтгэж явах юм бод хүний биед хэрэггүй эрхтэн байхгүй. Гэтэл буруу эмчилснээс, дутуу эмчилснээс, эмчийнхэн дөрөвний ярьсан одоо нянгийн хор, хоол дэжээлийн үлдэгдэл, дархлааны шингэрүүд нь нийлээд бүгдөрцөн тийм байдалтай байгаа гүйсэн булчирхайг маань бүрэн одоо эми эмчилгээ хийгээд зохих одоо шатныхын нарийн мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваад дурдсан одоо шатлалтай эмийн болон мэсцлийн эмчилгээгээр хийж эрүүлжүүлж яах нь зөвөө. За сайн байна уу ундрахаа. За ямар асуудалтай, ямар зовлон өгдөг байхгүй юу? Тэгээ хоолныхоо махыг ахуулах гэдээ ирж байгаа. Тэгээд энчээ сайн апруудаар авдаг гэж сонсоод. Тэгээ ерөнхийдөө дараал нэг жоохон юм хүдийн ингээд уучрал хоолой өгдөд идэх байхгүй юу? Тэгээл жоохон халуурч бүлээрээд идэх болохоор. Тэгээ энчээ сайн апруудаар авдаг гэхээр ирсэн. Ер нь бол жилд ойрхон өвдөөд өвдөх болгондоо эдгээр шалуураас сэтрээд тийм ингээ урдч хамар хоолой эмчүүд хоолойны махаа ахуулах шаардлагатай заалттай байгааг нь бол танд ойлгуулсан юм байна тийм үү? За хамгийн сүүлд хизээ хоолойн өвдсөн бэ? Хамгийн сүүлд одоо саяхан одоо өвдөж жоохон завиртай байгаа байхгүй юу? За тийм учраас яг одоо ингээд завиртай сэтэрсэн байх үед нь хоолойны махыг авдаггүй. Тийм учраас эмч нь хоолойных нь одоо үзлэг хийгээд энэ удаа маш сайн эми эмчилгээ хийгээд тухайн сэдэрлээс энэ удаагийн эми эмчилгээнээс хойш дор хаяж 14-өөс 21 хонжиж авах тухай хоолойны мах авах заалттай. Ер нь бол та авахулах хэрэгтэй юм байна. Энэ удаа хоёлаа маш сайн эми эмчилгээ хийгээд тэгээд авъя. За тэр сандал суучих чинь үзлэг юм шиг. За маш архаг өрөвслийн шинжтэй байна. Одоо бол нэлээд бас сэдрэлтэй явж байна. Гэрээр ямар арга хэмжээ авсан бэлээ? Гэрээр бол яг л зөв эмээс ангаас хоолойны юм. За. Хамар чих хоёр бол сайн байна. За. Нэгдүгürt эми эмчилгээ хийж энэ удаагийнхаа сэдэрлийг дарна. Хоёрдугаарт эми эмч антибиотик ууж дууснаас хойш 14 хоногийн дараа хоёлаа залгуур дараас арчилсан шинжилгээ өгнө. Хоолой дээр байгаа нянгийн төрлийг тогтоох. Тэр нянд одоо мэдрэг антибиотикийн мэдрэг байдлыг үзэх зорилготойгоор энэ маань чигтэрийн энэ удаа хагалгаа одоо хоолойны мах авах нь заалттай юу үгүй юу гэдгийг улам бүр баталж өгнө. Хоёрдугаарт хагалгааны дараа хийх дараагийн шатны эмчилгээнд ач холбогдолтой шинжилгээ байгаамаа. За эдгээр имийг уун, хүлхэн, зайлна хэрэглэж дуусаад 14 хоногийн дараагаар ирээд
холбогдох шинжилгээнүүдээ өгөөд хоолойны мах авах шинжилгээнүүдээ өгөөд таны хэлсэн ёсоор манай эмнэлэг дээр хармоник скальпел гэдэг хамгийн сүүлийн үеийн технологиор хоолойны махыг авч байгаа. За. Тэгэхээр хоёлаасаа хамар хоолой гэж ярьлаа шүү дээ. Гэтэл хүмүүсийн дунд бас нэг юм зүгээр байж байгаа хамраас гинт их ингэж цус гарах юм а гэж ярих юм а. Тэгэхээр зэрэг энэ болгон дээр хүн болгон тэр болгон эмчд очиж чаддгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг гинт ингэж хамраас их хүүхдээ хамраас гинт цус алдах үед хүн хамгийн одоо анхны арга хэмжээ нь юу юм? 103 90 за нэг 5 10 минут болтол. Гожуулаад байгаад байх хэвээр юу, тийм ээ? Ямар нэгэн одоо яралтай авдаг арга хэмжээ нь юу байна хэлээд өгөөч. Тэгэхээр хамрын цус алдалтын шалтгааны тухай товчгоо хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хамрын цус алдалт маань хэсэг газрын буюу ерөнхий шалтгаантай байна. Хэсэг газрын шалтгаанд бол хамрын одоо өөрийнх нь хуурайшилт өрөвсөл хамарт байдаг тэр цусны судсаар баялаг хэсэгт хуурайших, судас тасрахтай холбоотойгоор хамраас цус алдаж иж болно. Өөр нэг том шалтгаан бол дотрын шалтгаантай ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс даралт ихсэнтэй холбоотойгоор илгэний харахаг өрөвсөлтэй хүмүүс цусны бүлэгнэлт алдсантай холбоотойгоор бас хамраас цус алдаж иж болно. Ямар ч тохиолдолд хүнийхээ насны онцлогоос нэгдүгээр хамаарна. Тэр мэн илгэний одоо өөрчлөлттэй, зүрх судасны өөрчлөлттэй энээс л болж байгаа гэсэн байдалтай байх юм бол хамрынхаа цусыг одоо яралт хүмүүс бол ингээл давуугаар ч юм уу, цаасаар ч юм уу бөглөөд ирдэг. Бүр нэг одоо энгийн арга бол хүүхэд маань одоо гүйж байгаа л ямар нэг юм мөргөөл унаал одоо хамарнаас маш хамраад сандрын шүү дээ тэр хүмүүс маань те түүх чинь өөрөө ойрлно тэр үед хамгийн авах анхны арга хэмжээ хамраа чимхээд талгаагаа бүхийлэх. Гидийдэхгүй мүү? Бүхийлгэн. За мэдэж авсан байна тийм ээ. Хамраа чимхээд бүхийн ингэнгүүт хамар чимхээр эмчийнхэн түүний ярьсан хамарт байдаг тэр цусны судсаар баялаг бүсийг хоёр талаас нь дарж өгч байгаа. Ингээд бүхэнгүүт нөгөө цусын хангамжийн минь тийшээ очих байдлыг хязгааруулж өгч байгаа. За ямар ч бас нэг зүйлийг ойлголоо. Ихэнх хүмүүс маань хамрын чимхээр хойш нь гидийлэгчээр залгидаад маш их хэмжээгээр залгидаад зүйлдээ бүр амнаас нь хүртэл цус хараад ингээд сандарч байдаг. За хэрвээ яг ийм тохиолдол байх юм бол чимхээр дашгаа бүхэлж яах юм. За баярлалаа. Тэгэхээр одоо хоёулаа өргөжлүүдэд одоо бидний бас нэг хамгийн том эрхтэн болох чих гэдэг зүйл рүү орохгүй болохгүй нэ. Тэгээд хүмүүсийн дунд ба нийтлэг зүйл байдаг. Чихнээс булга гожоод байх юм гэдэг. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ одоо чихнээс булга гожно гэдэг нь хүнд бас тэгж мэдэх хэмжээнд хүртлээ чимээгүй яваад байдаг юм уу? За чих маань гадна чих, дунд чих, дотор чих гэсэн үндсэн бүтцтэй сонсгол тэнцвэрийн одоо үүрэгтэй маш нарийн зохион байгуулалттай эрхтэн байгаа. Чихнээс булга гожих чихний хулих хоёрыг бол хүмүүс андуурдаг. Булга гожно гэдэг маань нэлээд удаа хугацаад одоо тэр хүн чихэндээ анхаарал тавиагүй чихний завиртай удаа явсан гэсэн үг. Хоёр талынхын чихнээс хуйлангаас нь булга гардаг юм уу? Ядрах, ажил амралтын дэглэм алдагдах, чих рүүгээ ус оруулах эднэртэй холбоотой чихнээс нь булга гардаг. Сонсгол сул хизэнээс гарсан бүр хүүхэд байхаас нь л гарч ирсэн нь. За. Маш их харахаг өрөвсөлттэй чих байна. Бүр хүүхэд байхдаа чих нь өвдөөд хингэргээ хэлсэн цоороод одоо ингээд бүр хингэргээ хэлсний үлдгэсэн дээр нь холцтой хүмүүс. Хоёр талын хингэргээ хэл суйлаа цоорхой. Чих өрөвсөлттэй. За эмийн эмчилгээ хийж байгаа, сонсголын бичлэг хийлгээд хингэргээ хэлсаа нөхүүлэх шаардлагатай байна. Тэгэхээр зэрэг тэр чинь олон жилийн ямар нэгэн одоо өрөвслийн шалтгааны улмаас л ингэж булга гартал нь яваад байдаг юм болж байна. Анх дунд чих одоо өрөвсөд дотор нэг хэмжээний шингэн хуримтлагдаад тэр их хэмжээний шингэн хуримтлагдахдаа одоо чинэрч өвдөж эхэлнэ. Монгол хүмүүс л булга гэд гоё нэр өгсөн болохоос биш идэ штэ. Тэгэхээр тэр идээг гадагшлуулахын тулд хингэргээ хальс цоороод тэгээд тэр булга гадагшилж байгаа. Тэгэхээр хоёулаа зурган дээр илүү бас тайлбар өгөө. Өнөөдөр бас хүмүүс маань хингэргээ хальс гэж яг юу юм гэдгээс мэдэхгүй байна. Хоёрдугаар хингэрэг цоорцсон байсан гинэ гэж ярих юм. Одоо тэгэхээр энэ үнэхээр одоо тэр хүн шинж тэмдэг мэддэхгүй явдаг юм. Тэгэхээр хоёулаа слайдн дээр илүү их тайлбар өгье.
За хингэргийн хальс маань саяын дурдсан өрөвслөөс гадна бас гэмтлийн шалтгаантай цоорсон байж болдог. Сонгодон аймаг дээр чихний зориултын дурангаар хингэргийн хальсаа хингэрэг дурандаад хингэрэгний бүтэц үйл ажиллагааг оншилж байгаа. Хингэргийн хальсыг өөрийнх нь бүтцийн хувьд онцлохоос гадна хингэргийн хальсны байдлаар дотор дунд чихний зарим нэг өвчний мэдээллийг бас авч болно. За хингэргийн хальс маань хэвийн хингэргийн хальсын бүтцтэй байдаг байх нь маш нэмгэн татагдсан болон суларсан хэсэгтэй ийм нэмгэн мембран байгаа. Нааш ингээд түбийдсэн байдгүй те. Яг дурандж явах үедээ бид сорил тавиулаад хамрын чимхээд, амын жимэлгээд чих рүү үлээлгэх, хамрын чимхээд, амын жимэлгэж байгаа шүлсийн залгих байдлаар хингэргийн хавийн гатан чанарыг бас шалгана. Манай энэхүү аппарат нь Герман улсын Интеракустик фирмийн сонсголын үйл ажиллагааг шалгадаг хамгийн сүүлийн үеийн аппарат байгаа. Сонсголыг үндсэн 4 чиглэлээр шалгана. Одоо сонсголынхаа үйл ажиллагааг шалгаж байгаа байдлыг харуулъя. Тэгэхээр зэрэг хингэрэг цоорцсон байна гэдэг маань тухайн өвчтөнд эхний шатнд ямар нэгэн шин шимдэг нь илэрдүү юм уу? Эсвэл энийг хүмүүс анзаарахгүй яваад байна уу? Хингэрэг өрөвслийн гаралтай цоорох юм бол аль нэг үед маш их хэмжээгээр өвдөд тэгээд одоо хэрвээ тухайн тохиолдолд эмчид хандаад зориултын тусаалгыг тусаах юм бол дунд чихний хүндэд хуримтлагдсан шингийн шимэгдээд эдгэж болно. Хэрвээ энэ байдлыг цаг хугацааны хувьд алдах юм бол хингэргийн хальс маань цоороод эдээ гадагшлана. Тэгээд бүр архаг одоо булгатай хүмүүс бол их олон жилийн өмнөөс л чихний завиртай байгаад тэр булаг маань үе одоо ажил амралтын дэглэм алдагдах, хоол, нойр хоолны дэглэм алдагдах, чих рүү ус орох, бассейн, саунаар явсан тохиолдолд эдийн одоо архаг булган сэдрээд ирэх тохиолдол байна. Өөр нэг хингэрэг цоорох шалтгаан бол эмчин түрүүн хэлсэн гэмтлийн гаралтай хийтэй алгадуулснаас, спорт тоглоом тоглоснаас, санамсаргуу байдлаар бас хингэрэг гэмтлийн гаралтай цоорчих тохиолдол байна. Энэ тохиолдолд бол ихэнхдээ миний яриа надад ингэж эргэж микрофоноор ярьж байгаа юм шиг цууратад сонсогдоод байна. Чихнийг ингээд эвгүй болчлоо гэсэн завиртай л ер нь эмчид ирдэг. За баярлалаа эмчээ. Өнөөдөр бас студид маань Нэтүүгэн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутнууд маань ирсэн байгаа. Ингээд одоо бараг 2-3 жилийн дараа эмч болох гэж байгаа эмч нараа одоо чих хамгаалалаа нарийн мэрэгчлээс асуух асуултыг бас сонсъё. Нэтүүгэн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан Баццэг байна. Танаас асуух асуулт маань хүмүүсийн донд хамрын үндийн өрөвсөл буюу дээд өрөвсөл нь дахидаг гэжсэн ойлголт байдаг. Энэ үнэхээр дахидаггүй. Хэрвээ дахидаг байх юм бол 2 дахьчаар ямар идэрхтний гэмтээдэг вэ? Тэгээд дахин тохиолдолд нөгөө хүмүүс нэг удаа урд өмнө эмчилгээ хийлгэсэн болохоор дахиж эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн ерөөхдөө ойлголттой явдаг. Дахиж эмчтэй хандах ёстой юу? За тэгэхээр өстой үнэхээр хэрэгтэй асуулт байлаа. Бидний түр яриадсан камерит буюу те хамрын хүнд идээд өрөвсөл. Тэгэхээр энэ өнөөдөр ямар журмаар эмчилэгдэж чинь нэгдүгээр нь би бас давхар асууч. Хоёрдугаард яг хаалгааны явц маань өнөөдөр сонготой эмнэлэг маань бусад одоо эмнэлгээс давуу тал нь яг юу вэ? За хамрын дайвар хүндийн архаг өрөвсөл бол дахидаг. Тухайн тохиолдолд ханиад том буюу зүгээр одоо эренит гэж нэрлэдэг хамрын өрөвсөл байх нэг өөр. Хамрын дайвар хүндийн өрөвсөл бол ерөнхийдөө ихэнхдээ дахидаг. Тухайн тохиолдолд эдэглэж дараагийн удаа дахидаг. Дахихгүй байх тохиолдол бас байна. Энэ маань нэгдүгürt үүсгэгчийн шин чанараас, хоёрдугаарт үнэхээр тэр хүний хамрын одоо амьсгалд нь саад болоод байгаа юм нь механик шалтгаантай байна уу? Дайвар хүндийн одоо хамрын таслагч мурилттай юу? Самалдаг нь хөөн хамрын таслагч нь мурилттай. Тийм механик шалтгаантай байх юм бол тухайн өрөвслийг дарлаа, эмийн эмчилгээгээр дарлаад сэдрэг. Энэ тохиолдолд бол хаалгааны заалттай. Нэгдүгürt одоо нэг болон хоёр удаа тагсан ч юм уу эсвэл анх удаа ирж байгаа хамар дайвар хүндийн өрөвсөлд мөн л одоо дайвар хүндийнээс гарч байгаа тэр эмгийг ялгагдсанаас нь бактериологийн шинжилгээ аваад тохирсон антибиотикоор эмчлэх нь хамгийн зүйтэй. Сүүлийн үеийн одоо манай эмнэлэг дээр барьж байгаа гайдлайнаар бол хамрын дайвар хүндийн өрөвсөлд зохисон антибиотикийг 10 бүр цаашлах юм бол 14 хоногоор уйлгах эмийн эмчилгээ хийгдээд тухайн тохиолдолд маш сайхан эдгээд завиргүй болсон тохиолдол байна. Зарим тохиолдолд одоо хүндэрсэн, сэдэрсэн энэ тохиолдолд бол хаалгааны заалттай.
архаг Америкийн үед бол ер нь хүмүүс одоо та ингээ хаалганы заалттай гэхээр би одоо ингээд жагжараа ингээд нийлгээд орох уу тэгдэг гэсэн штэ яана л гэдэг. Ер нь бол тийм хаалганы арга байсан. Одоо бол дурангаар хийгддэг болсон. Сонготой эмнэлгийн чих хамар хоолой нь хамрын дайвар хүндийнүүдийн архаг эдээт болон одоо полиптэй эдгэр үрслүүдийн үед дурангаар хаалгаа хийж байгаа. Дурангийн хаалгаа нь ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо эмчин түрүү ярьсан байгалийнх нь өөрийнх нь натурал остеум байдаг. Тийм одоо сүвүүдээр нь чөлөөтэй агаарын солилцоонд ороод чөлөөтэй салал шүүрэл нь гадагшилж явах ёстой байтал архаг үрслийн үед эдгээр үйл ажиллагаа нь алдагдсан байдаг. Тэгэхээр хамрын одоо нөхөр нь хамрын дурангаар саяын дурдсан одоо байгалийнх нь дайвар хүндийнүүдийг хамрынхаа ерөнхий хүндийтэй харьцаж байгаа тэр байгалийнх нь нөхийг томсгоод тэр хүндийгээрээ сайхан дотор ханыг цэвэрлээд тэрийг томсгоод орхичдаг. Тэгэхээр одоо хамрын өрөвсөл ханиад том хөрсөн ч хамар хөөж хавгнаа дотор нь одоо их хэмжээний салал шүүрт нь хуримтлагдсан ч гэсэн дурангийн хагалгаагаар хийгдсэн сайхан томсгоцсон байгаа тэр функционал үйл ажиллагааг нь хадгалаад орхицсан байгаа тэр одоо нөхөрөө салал шүүрлэн чөлөөтэй гадагшлаад агаарч мөн тэр хөндийнүүдээр чөлөөтэй агаарын солилцоонд орж явах хэвээр. Ийм одоо давуу талтай. Нэгсэндээ датаар ингэ сөхөж хийдэг байсан хагалгаа маань өнөөдөр зөвхөн л хамрын одоо нөхөр хийгддэг бүр дэвшилттэй болсон гэсэн. Тийм маш дэвшилттэй технологиор хийгдэж байгаа. Би энэ дээр нэг зүйлээ бас хэлэхгүй болох байна. Бид өнөөдөр яг энэ хамрын хүндийн дайвар хүндийн одоо нэг эдээд үрсэлтэй үед нарийн мэрэгчлийн эмчид зайлшгүй бүр нэлээд чадвартай эмчид хандахгүй бол одоо угаалга хийлгэж байгаад гэдэг бид нар хамар угаадаг шүү дээ. Угаалга хийлгэж байгаад одоо магадгүй 2 хүндрэлээр бас амар тас тохиолдол байдаг гэдэг учраас үзэгчтэй ямар ч тохиолдолд хэрвээ танд одоо хамрын хүндийн эдээд өрөвсөл хэрвээ байх юм бол одоо нарийн мэрэгжлийн эмчид одоо зайлшгүй хандж явах хэрэгтэй гэдэг өөр хэлмээр байна. Монголчууд маань юмыг маш их дор мэдэрч хэрэгэлдэг учраас үнээс улбаатай асуудал хүндрэлүүд гарч ирдэг гэдгийг хэлхэн зүйтэй.